итгэгч нь мөнх антай амь. Одоо 10 сарын 29-нд Солонгост энэ итгэгч хүний одоо оршуулга ямар байж болох вэ гэдэг тийм киноны нээлт болно. Тэгээд дараа нь дэлхийд даяар тарах болно. Тэгээд тэр үед нь бид бас үзэх боломжтой болно. За тэгээд өнөөдөр та бүхэнтэй Илишагийн түүхээс хуваалцъя. Тэгээд Илиягийн дагалдагч Илишагаар дамжуулан Бурхан юу хийсэн талаар бүгдээр бас өнөөдөр үзье. За 2 дугаар хаадын 2:9-ийг Библиэд уншуулс гаргаараа би уншиж байгаа. Илишагийн тухай. Илия Илишад намайг дээш авахаас өмнө чи надаар юу хэлмээр байгаагаа хэл гэв. Илиша түүнээс өөртөө байгаа сүнслэг хүчийг над дээр 2 дахин их байлгаж сойрхно юм ясжээ. За Илишагийн гуйлт үнэхээр гайхамшигт. Үнэхээр Илияг байн дагдаг байсан, түүнд үйлчлдэг байсан гэж бичигдсэн. Тэр итэл бүр ингээд гар гахт нь одоо усын ингэж одоо гойжулж өгч бүр ингээд бүр дэрэгдэн тийм ойр дотн одоо ингээд бүхэл зүйл дээр нь одоо тусалдаг, дэмждэг, ерөөс маш даруугаар дуулууртайгаар дагдаг байсан гэж бичигдсэн. Илия Бурханы агуу хүн байсан. Үнэхээр иш үзүүлэгч, удирдагч. Тэгээ Илиша хажууд нь тэр одоо агуу хүнийг үнэхээр одоо үйлчилж, дэрэгдэн байж, өөрийн чадах одоо хэмжээгээр юу л одоо хэрэгтэй байна, түүнд ингээд үйлчилж өгдөг ийм гайвштай дагалдагч байсан. За тэгээд Илишаг Бурхан авахулжээ. Бурхан өөртөө авна гэсэн. Тэгээд чи одоо үлдээ би ингээд Бурхан руу явна гэсэн чи би таныг ингээд дагнаа. Хаана явсан ч дагна. Би танаас холдохгүй гэдэг ингээд зуураад. Уг нь Илиша ингээд Бурхан руу авагдахад одоо хажууд нь бас хүм байвал духгүй санагдсан уу. Тэгээ одоо би ингээд Бурханаар авагдах гэж байна. Бурхан руу явах гэж байна. Тэгээд чи одоо тэр үед нөгөө ямар үйл явдал болох нь вэ те? Тэгээд Илишаг үлдээ гэж ятгсан чинь Илишаггүй би юу ч болсон би таны л дэргэд байна. Тантай хамт байна. За Иесусээс дагалдагч нар бас ер нь бол те би дагнаа. Одоо юу ч болсон тантай хамт гэж Петр хэлжсэн боловч ингээд Иесусыг баригдахад Петр ингээд урваад ингээд дагалдагч нь хайж цухтаад ингээд ийм болж ирсэн. Харин яг Илиша бас юу ч болсон би ингээд таныг одоо те одоо үхээд Бурхантай явах юм эсвэл шууд авагдах юм уу ямар ч ийсэн юу болох юм ямар ч ийсэн би ингээд таны дэргэдэл байгаа л ерөөсөө ингээд бараа болоод дагаал ингээд тантай л хамт байна. Одоо би таныг насан туршдаа даглаа. Тэгээ одоо ингээд эцсийн үед нь таны ингээд амьдралын сүүл үед би таныг яаж орхих юм? Танд юу болох юм ингээд хармаар байна. Магадгүй бас өөрхөн тусламж хэрэг болох юм билүү. Илишаг Бурхан ингээ гайхамшигтайгаар аавна гинэ. Тэгээ тэр үеийн иш үзүүлэгчид бүгд энийг мэдчихсэн. Илиша сануулсан. Илия өнөөдөр авагдныг тийм мэдэж гэнэ үү? Мэдэж гэнэ дуугаа чимээгүй. Тэгэл Илия ч гэсэн Илишаг бол айхтар нэг хөөгөөгүй олон жил ингээ хамт байсан юм чинь. За тэгээд Илишагийн эцсийн өдөр нь одоо Бурхан руу явах гэж. Тэгээ тэр гайхамшигтай мөчийг одоо Илиша бол бас нэг харчмаар байна. Хажууд нь ингээд бараа болоод харчмаар байна. Хамт явчмаар санагцсангүй мэдэхгүй ямар ч ирсэн. За ингээд дагаал юу болохыг мэдэхгүй. Тэгтэл нэг юм болно. Тэгээд дагаал. За тэгээд ингээд хүйс хэлгээрээд галан тэрэгнүүд бий болоо тэр хоёрыг салгаад тэгэл одоо авсан. Тэгээд үнэхээр 2 дахин нөгөө хүч туслахаа гуйсуучаас түүний нүмерэг бууж ирсэн. Тэгээ өөрийнхөө хувцсыг ингээд одоо базаж ингээд хуваагаад тэгээ одоо Илиягийн үлдээс нүмергийг нүмрөөд за тэгээд одоо ингээд явцсан. Тэгээ одоо ганцаар үлдсэн. Одоо яах вэ? Удирдагч нь байхгүй. Өөрийг нь хүндлэн дагж исэн нэг нь одоо байхгүй байгаа. Одоо тэгээ юм болоход ямар нэгэн байдлаар асуучдаг, зөвлөгөө авчдаг байсан үн байхгүй. Тэгээд нөгөө нүмергөө базж агаад гол дээр очингуудаа одоо ингээд энэ агуу хүний үйлчлэг үргэлжлүүлэх ёстой гэдгээ ерөөхдөө ойлгосон. Олон жил дагсан харсан. Тэгтэл Бурхан минь Илиягийн Бурхан та хаана байна гэд нүмергөөр нь голын усыг ингээд оруулсан чинь голын ус ингээд 2 хуваагдаад яг саяхан нөгөө Илия гол гарахтаа бас тэгсэн байхгүй нүмергөөр ингээд шахууртад голын ус ингээд хуваагдаад Илия нөгөө эрэгт тэр горхны голын нөгөө эрэгт гарсан байхгүй. Тэр шиг ингээд шахуурсан чинь 2 хуваагдсан. Тэгээд гол гатлаад тэгээд иш үзүүлэгчд харахтаа
Илиягийн тослогоо Илиягийн сүнс одоо Илиша дээр байна гэдэг ингээ харсан. Тэгээ ирээд хүндэлсэн түүнийг. За ийм товчхон үйл явдал болсон. Тэгээд Библиэлд бол Бурханаас амаа анга, том анга Бурханаас хүлээж аваарай гэдэг. Мэргэн ухааны хүчийг тэгээ Соломон хаанаас Бурхан чи надаас юу гоох вэ гэхэд мэргэн ухаан өгөөч. Таны энэ ард түмнийг яаж би авч явах вэ? Би үндэ мэдэхгүй. Мэргэн ухаан өгөөч гэсэн. Тэгээд Бурхан мэргэн ухаан өгсөн. Чи алдар баялаг эд одоо тий баялагыг гуугаагүй, алдар нэрийг гуугаагүй. Би тэгтээ чамд өгнө. Тэг яг одоо энэ Илиша бас юу гоох вэ гэхэд хүч гойсон. Үнэхээр таны ард түмнийг таны үйлчлийг үргэлжлүүлэхэд надад бүр магадгүй танаас илүү хүч надад хэрэгтэй байна. Танаас илүү мэргэн ухаан хэрэгтэй. Ерөөл хэрэгтэй надад. Илия та энэ ард түмнийг Бурхны ард түмнийг авч явжсаасаа бүр илүүгээр намайг ерөөж тосолж өгөөч. Яг л таны үйлчлснээс бүр намайг илүү ойлгож өгөөч. Би Бурхны ерөөлийг ард түмдээ илүү хүргэмээр байна бүр. Бүр ингэж одоо хүссэн. Зөвхөн нэг одоо эд хөрөнгө гуугаагүй. Ерөөсөө тэр эрх мэдэл гуугаагүй. Зөвхөн тэр бурханлаг тэр тослогоо тэр ерөөлийг гуйсан. Тэгээд хүлээ авсан. Тэгэхээр бид Бурхны өгөхийг хүсдэг. Бурхны өгч чаддаг зүйлийг гуйх хэрэгтэй Бурханаас. Бид нар ингээд өөрсдөө хараагаар л Бурханаас гуйдаг. За одоо нэг те нэг одоо эд зүйл те мөнгө төгрөг одоо ийм зүйлүүд ер нь бол байвал болчих гээд байна те. Бид нар бол нэг ерөнхийдөө өдөр тутмын хэрэгцээг бас нэлээд хардаг, нэлээд залбирдаг. Одоо тэгээ бид нар хараагаа өргөөд, өндөрт өргөөд Бурхныг харах хэрэгтэй. Бурхны тэр эрх мэдэл, Бурхны өгч чадах тэр тослогоо, тэр ерөөлийг харах хэрэгтэй. Амен. Үнэхээр тэр Бурхны тэр хүч, бүр тэр тослогоо хэрэгтэй байна бидэнд. Залбирахад бидний залбир Бурхнаар хариулагдаас. Тэр тушаахад муусанс зайлаасан. Бидний амьдрал өөрчлөгдөөсөн амин. Бүр Бурхны гайхамшиг бидний амьдрал бий болдосон. Бүр энийг хүсэх хэрэгтэй бид нар. Бүр ийм зүйлийг гуйх хэрэгтэй Бурханаас. Бид нар заримдаа Бурханаас гуйхдаа ингээд өөрөө ингээд өөрийнхөө бодож байгаагаар залбирангуудаа тэгээ Бурханд нас авах хариугаас Бурханд зааж өгöd. За ийм тиймийг тэгж өгөөрэй, ингэж өгөөрэй. За тэгчүүл болох гээд ингээд одоо Бурханд бүр ингээд тэгээ яаж ажиллахын зааж өгöd. Тэгэхээр чи Бурхан одоо бидний хаарл ажилтдаг болох гээд шүү дээ. Бидэнд захирагдах гад баг бидний нэг жоохон тэр нэг хараа бодол төсөөллийг л нэг биелүүлчих болчиход шүү дээ Бурхан. Тэгэхээр бид нар залбирахтаа өөрөө яг юу бодож хүсэж байгаасаа зарим үед бас татгал заад орхиод өөр хэрэгцээг хойш тавьж сурах хэрэгтэй. Өөрийнхөө залбирахыг хүсэж байгаа хэрэгцээг бодлоо зарим үед бид нар зүгээр хойш тавьж сурах хэрэгтэй. Тэгээ Бурханы нэрээр Бурхан танаас юу гуугасаа гэж хүсэж байна вэ? Бурхан тань надад өгөх чадах, өгөх зүйл юу байна вэ? Таны тэр гайхамшигтай тослогоо хүч чадал эрх мэдэл ямар агуу надад харуулаач. Миний нүдийг нээгээч. Энэ миний амьдрал та хэрхэн хаанчилж байгаа. Энэ миний улс орны амьдрал та хэрхэн одоо ажиллаж байгааг надад харуулаач. Бүр ингэж асууж гууж цаг гаргах хэрэгтэй. Тэгээ Бурхан бидний нүдийг нээх болно. Бидний ард түмний талаар, бидний гэр бүлийн талаар бидэнтэй хуваалцах болно. Амен. Тэр агуу тэр сэтгэлгээ, тэр мөрөөдөл төсөөл Бурхан өгөх болно. Тэгээ энэ зүйлийг бид гуугаад авах юм бол бид нар залбиртаа бүр илүү дуртай байх бол. Бүр илүү баяр хөөртэй байх бол. Амен. Тэгэхгүй л ингээд за юу залбирах вэ? Бурхан ер нь залбирлыг хийж өгнө үү? За одоо нэг ингээд нилээ одоо их жоохон зовлонгоо хилээд ингээд хэлвэл Бурхан залбирт хариулах юм болов. Тэгээ Бурхан миний амьдралд ажиллахгүй байх үү дээ. Яаж нэг амьдралдаа Бурханыг ажилуулчих вэ? Хөдлөгчих вэ? Яаж нэг түүнд харагдаад тоогдчих вэ? Яаж нөгөө залбирлаа түүнд нь хүрчтэй билээ гэл. Эцэг минь амар зовлонтой шиг айгуул харагдах гал. Тэгээ залбирлын хариулт чинь бидний өвчин зүтгэлээс хамаарахгүй. Бурхны тэр бидний амьд орохыг хүссэн тэр хүсэл бидний хаалгыг тогшиж байгаа тэр тогшилтоос хамаарх болно. Амен. Өөрөө бидний амьдралыг өөрчлөх хүсэж шүү дээ. Тийм учраас тийм итгэлтэй, урам зоригтойгоор тэр нэгүслийн хаан ширээний өмнө ирээд гайхамшигтай түүнтэй ярилцаад, тунхаглаад, Библиэлд байгаа түүний агуу зүйлсийн түүний тунхаглаж сануулаад
Тэгээд адилхан та ийм зүйл хийсэн чинь миний амьдралсан хийгээч гэж тунгалах болно. Амен. Амен. Тэгээд энэ дээр нэг хүндэтгэлийн та дараагаа Илиша Илияг үнэхээр хүндэлж ийж, түүнд үйлчилж ийж, тэгээд түүний дэргэд байж чадсан. Тэгээд энэ дагж байгаа хүндэтгэл нь ч бурхан таалагдсан. Түүний хандлага нь зөв байсан. Түүний тэр зүрхлээ бүр дор толгосон. Тэр Илиятай өрсөлдөхгээгүй, Илиягийн урд гарах гээгүй. Хэдий 2 дахин тослогыг гуйж байгаа ч гэсэн түүнд бол Илиягаас илүү нэрт гарах ч юм уу. Тийм өслөл байгаагүй. Яг л амьдралын туршид тэр ард нь байж тагсан. Ард нь үйлчилсэн байхгүй. Тэрнээс тэгээд л ингээл тантай яхаараа бурхан ярьдгийн али таал дандаа л одоо энэ урд ингээл хүндлэгж хали би нэг урд чи байл дээ. Намаа нэг өргөмжлөөд өөрөөр намаа нэг явуулаач. Бийсэн чадна штэ. Ингээд томроог зүгээр л чимээгөө дуугаал хүндлээл үйлчлээл ингээл явчихсан. Тэгээд энэ даруй энэ зөрчлийг бурхан өрөөж Илиягаас бүр 2 дахин илүү тусалсан. Илиягийн үлдсэн гайхамшигаас Илишагийн үлдсэн гайхамшиг 2 дахин илүү байсан. Ямар гайхамшигтай. Би түүгээр дамжуул бурхан үлдсэн хэдэн түүхээс хуваалцгаолно. За тэгээд энэ хүндлэл өдөржиг хүндэлж байгаа хүндлэл. Тэгээд бид нар өөрийн түвшинд байгаа хүмүүсээ бас хүндлэх хэрэгтэй. Өөртөө үйлчлдэг тэр хүмүүсийг бас хүндлэх хэрэгтэй. Хүндлэл энэ 3 түвшинд бид удирдахчаа хүндлэнэ. Үнэхээр энэ хүндлэл бол сүнс зайлшгүй байх ёстой соёл. Бид удирдахчаа одоо үзээ ядах юм уу, удирдахчтай одоо хэрэлдэж маргалдах юм уу, шүүмж буруутгах тэр байр суурь бид байх ёсгүй юм ба. Хэрэв үнэхээр удирдахчаа илүү өсөөсөө илүү байгаасаа гэж хүсвэл түүнийг бурхан дандан хэлж 100% залбирах хэрэгтэй. Бурхан хариулах болно. Ямар удирдахчийг хүсэж байгаа. Удирдахчаа ямар байгаасаа гэж хүсэж байгаа. Бурхантай ярьж болно. Ерөөн залбирч болно. Аль болох удирдахчтай зүгээр туслах, дэмжих хэрэгтэй. Бид нар хүмүүсийг хүндэлдэг. Зочин ирэхэд гэр орноо цэвэрлэнэ. Гэр орондоо нэг илүү янз бүрийн хог одоо тоосороотой байхыг хүсэхгүй. Бид ингэж зочноо хүндэлдэг, анхуу дуудаа хүндэлдэг. Яг үн шиг бид удирдахчтай хүндлэх хэрэгтэй. Бас бидний төвшөнд байдаг дэрэгт хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. Чи тэр адилхан байж одоо. Чи одоо юу надад захид тушаах гээд байгаа ч гэдэг юм уу? Тийм байдлаар биш. Зүгээр л адилхан хамтаа байгаагын төлөө талархаж болно, хүндэлж болно. Бид нар заримдаа дэрэгт хүнээ хайхдаг. Байжлаа гэдэг. Ингээл ёстой гэсэн байдлаар ханддаг. Харин тиймш бурхан бидний дэрэгт өөрийн адил төвшөнд үйлчлж байгаа, хамтран үйлчлж байгаа тэр хүмүүсээс бурхан хүндлээсэй л гэж хэлдэг. Тэдэнд хүндэтгэлтэй хандаж болно. Тэгээ бас бидэнд үйлчлдэг. Одоо үйлчлэгээний салбар ингэж хэлдэг. Тэр үйлчлэгээний ажилтныг бид бас хүндэлж болно. Тэр замын гудам завын цэвэрлдэг хүмүүс, цэвэрлэгч юм уу, тийм ээ? За шатхуун түгээгч гэх мэтэр ингээд бидэнд үйлч байгаа хүмүүсийг ч бид нар тэдэнтэй хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй. Бид нар тэдний үл тоосон тийм хайхрамжгүй тийм байдлаар хандах юм бол энэ хандлага бурхны өмнө тааламжгүй байх бол бид бурхны алдрыг харуулж чадахгүй. Бид бурханаараа өрөөгдөхөд бид зохиол түвшинд хүрээгүй байна гэсэн. Тийм бардам зантай хүнийг бурхан яаж тосолж яаж өрөөх вэ? Уналтын үн бардам зам явдгаа гэдэг байхгүй. Тийм учраас бид ийм өөрөөсөө магадгүй тэр дорд юм уу үйлчлэгээний ажил хийдэг бидэнд үйлчлдэг тэр хүмүүст бид дээрэнгөө хандах, ялууртай хандах ёсгүй. Есүс хэлсэн миний хамгийн дорд нэгэнд аяг ус өгсөн ч шагналаа алдахгүй гэсэн. Ямар гайхалтай. Бүр ингээд энгийн нэгэнт ч гэсэн туслах юм бол шагналтай гэсэн. Ерөөлттэй. Бурхан шагнаа. Тэр хүн биш. Би тэнийг ажил хийж өчөөд тэгээд ажлынхаа өнсийг шаардаад өгөхгүй болохоор тэгээд бөө юм болдог. Тий шүүх тэгээд юу байдгийг. Гэтэл үнэхээр үйлчлсэн нэг бурхан шагнах болно. Бурханаас тэр ивэл ирэх болно. Амен. Бидний магадгүй бодсон шиг ирэхгүй байж магадгүй. Гэхдээ л хэн нэгэн зээлүүлж хэн нэгэн тусалсан хүнд бурхан өөрөө тэр
хариуг нь өгнө л гэж Бурхан амласан. Бүх зүйл Бурханы өмнө болж байгаа. Бурханд хамааралтай. Бүр нэг юм төрлийн цэцэг байдаг гинэ. Яг жиг дурдаг цэцэг байдаг гинэ. Тэгээ нэрийг би бол одоо санахгүй байна. Бүр ингээд өндрөөр бүр яг адилхан. Тэгээ нөө бусдаас илүү өндөр гараад ирэхээр тэгээд илүү одоо наран чаргад юм уу яад энэ салхинд нөгөө өчтдөг юм уу тэгээ өчтдөг гинэ. Бүр чи соёлтой цэцэг хүртэл байдаг гэж. Ингэж олноор ургадаг. Яг тэнцүү жигд. Тэгэл энэ тэнд нь яадгийг одоо их услагдсан ч юм уу яадгийг энэ тэнд нэг ингээд цэцэг нь магадгүй ингээд жоохон өндөр гараад ирэхээр нөгөөт нь удахгүй хатаад хүчдэг гэнэ сойрхолтой. Тэгэхээр бид бие биенээсээ нэг илүү дээр гарах гал хэн илүү вэ бидний энэ төр гээл нөгөө Есүс дагалдаг шинж чинь ингээл маргалдах нь бурханд үнгээ тааламж. Бидний хэн өдөртөгч үлээ. Тэгээд нөгөө нэг үеийнхээ нөгөө нэг өдөртөгчөөс дагахад асуудалтай байдаг монголчуудад. Яг ахад түүнийг сонсоод бас нэг үнд нь ороод дагаад байна. А яг адилхан задуучууд урддах гэхээр тэгэл чи юундаа захираад байгаа хэн болчоод юу болцсон юм болцоо айгуул томрох гээд байдаг хөөх. Тэгэхээр үнэхээр тэр хүн удирч чадвартай л бол үнэхээр тэр хүн хараа байгал яагаад дагаж болохгүй гэж яагаад сонсч болохгүй гэж яагаад хамтарч болохгүй гэж баг хүчтэй байхгүй юу? Би л имийг мэдж би л сайхан байх ёстой гэхээс илүү баг байгаад багаараа хүчтэй юм байна. Амен. Энэ бол одоо хүндлэл. За тэгээ Япон солонгосууд бол хүндлэх ёсоор бол бүр ёстой. Баг дээд зэрэг ёо ямар их хүндэлж яаг ингээл зүгээр ингээл бүхээгөөл тэгээ юм бол бүхээгөөл ингээл тэгээ хүүхдүүдэд хүртэл сургаад байна шүү дээ. Тэгээд ингээл бүхээгөөл хүндлээл ямар гавчтай тэгээ сая солонгосын анхны сүм сая Мунан гэдэг сүм дээр очиж үзлээ. 130 жилийн төвхтэйсэн. Солонгосын анхных сүм юм байна. За Underwood гэдэг ийм Америкээс ирсэн мишенер байгуулсан юм байна. Тэгээд анх ирээд солонгос соёлтой танилцаад мэдээж хавчигдчихсэн гэсэн ч гэсэн ууггүйгээр хэлийн сураад библийг орчуулад тэгээд нөгөө бичгийн машиныг ерөнхийдөө үйлдвэрлэсэн юм байна. Нилээ бичиг нөгөө библийг орчуулахын тулд библи хэвлэхийн тулд бүр ингээд Америкт бичгийн машин үйлдвэрлээд тэгээд тэрийг зарж орлуулсан чинь айгүй ашиг олоод мөнгө олоод тэгээд тэр мөнгөө эдгээлтэндээ хэрэглээд тэр бичгийн машинаараа ингээд нөгөө библийн хэвлээд ингээд солонгос хэл дээр ийм их одоо ажил одоо хийсэн юм байна. Маш их үйлчилсэн хүн байна. Тэгээд тэр хүний зураг, тэр хүний анх солонгост эрэхтэй авчиж ирсэн модон хавдрыг ингээд музей болгоод тавьчих. Солонгосууд ингэж л одоо анхныхаа өөрсдөд нь үйлчилсэн тэр мишенерүүдийг хүндэлдэг, өөрсдөө удирдахчаа хүндэлдэг хүмүүс. Тэгээд тэр 130 жилийн сүмийн түүхийг үзэж явхад анхных нь эгэлжсэн Библи тэгээд анхных нь хүмүүсийн тэр өмсөжсэн хувцс уцгээд анхны өдөртөгчийн зураг, анхны итгэгчийн зураг бүгдийг ингээд музей болгоод сүмдээ ингээд музей болцсон. Ямар гоё хүндэтгэлтэй хандж байна вэ? Манай сүмч 100 жилийн дараа гэл нэг сүм байгууллаа. Энэ Баталтоос дээр бас хэрэгжилжсэн энэ анхны Библи ер нь аяг маяг нь байдгийг бол юу хадгалаасаа тий бас ингээд 100 жилийн дараа бол одоо тэгэл үзвэр тий ховор одоо болох нь шүү дээ одоо. Тэгээ та хэд байна ч гэсэн ингээд анхны итгэлийнхаа нөгөө гэрчлэл юу байдгийг те одоо уншсан ном, бичсэн ном юу байдгийг уран бүтээлээсээ ингээд хэрэгжилжсэн зүйлээсээ бас өөр хүмүүстэй ингээд үйлч үлдээж болж штэ загалмаатай одоо аяг байд юм уу юу байд ямар нэг юм гоё юм өөр хүмүүстэй үлдээх явах юм бол олон жилийн дараа манай нөгөө өвгдээц хэрэгжилжсэн юм аа гэд гэр орныхан ч ингээд гоё нандинаад ингээд бусдаа сайхан ингээд гэрчлээд явж байхач баг гэхгүй. Тийм гоё дурсгалтай, гэр бүлийн итгэлтэй холбоотой ийм гоё зүйлсүүдийг бас зарвийг ийм гоё тийм дурсгалтай зүйлийг одоо хадгалж те санаж болох нэ. Тэгээд анхны нөгөө солонгосын одоо 130 жилийн өмнө одоо сайн мэдээ анх тараснаас 140 жил болж байгаа. Анхны мишенүүдийг бол зүгээр бомбтод эрэхтэн талж ирсэн. Тэгээд тэр Библиэд ирсэн, Библи үлдсэн. Тэгээд дараа нь зарим хүмүүс тэр Библийг сонирхож үзсэн гэдэг. Тэгээд нөгөө анхны тэр 140 жилийн өмнө солонгост ямар эс гэсэн чинь эмэгтэйчүүд эрх мэрх бол байхгүй. Нөгөө эцгийн эрхт ёстой, эмэгтэйчүүдийг үл хөндөлдөг. Ийм одоо ёстой байж. Тэгээ нэр байхгүйгээ оддоо. Эмэгтэйчүүд нэргүй тэрний охин, тэрний их чиг дууддаг гэсэн гэж шүү дээ. Бүр зүгээр л. Тэгээд нөхрөөдтэй эрчүүдтэй хамт хоолж болохгүй. Эхлээд нөхрүүд эрчүүд хоол идчихийн дараа л нэг
нэг оолго шишээтэй ингээл тэгэл байнга л ажиллаад хөдөлмөрлөөл үйлчлээл ингээл байж хэвээр ерөөсөө. Тэгээ нөгөө анх итгэл сайн мэдээ таргаад хэдэн эмгтээчүүд итгээд тэгээ нөгөө усан баталгаа хэлгээд нэр бүрдэх гэсэн чинь нэр байхгүй. Тэгэхээр нэр өгөөд тэгээд бүртгэжсэн гэж нэр өгөөд. Тэгээ эмгтээ хүн бурхан дээр ирж сүмд ирж өөр ингэсэн нэртэй, өөр ингэсэн үн цэнэ, өөрийгөө хинбэ гэдгийг бас ингээд илэрхийлж мэдж авч ингэж эмгтээчүүд ирэх одоо сэргсэн байна Солонгост. Тэгээ итгэж эмгтээчүүд жагсаал хийгээд годомжоор эмгтээчүүдийн эрхийн төлөө ингээд жагсаал хийжсэн байна. Тэгээ ийм гайхамшигтай түүхүүд байна. Тэгээ зураг тэр сүмийн зураг авахлахдаа эмгтээчүүдэд урдуур суулгасан байна. Хизээч өмнө тийм байгаагүй гинэ. Эмгтээчүүд бараг л зурганд бараг л ордгоо байсан байна. Ийм мэдээж олон ч зураг мураг авахгүй ер нь бол зураг авалдгүй, хүндлэгдгүй. Тэгээд зураг авахулж эхлэхэд ирчүүд нь дарганаар одоо юу гэдэг өдөр шүү урдуур сууд байсан бол эмгтээчүүдээс болоод маш хүндэлсэн тийм зургууд тавьчихсан. Тэгээд тайлбарч гэж байна. Энэ зургийг харуул эмгтээчүүдэд урдуур суулгасан байгаа. Чуулган бол эмгтээчүүдийг маш их одоо үнэлж, хүндэлж одоо ирсэн гэж маш бахархалтайгаар хэлж байна. Тэгээд тэр энэ сүмээс Солонгосын анхны ерөнхийлөгч төрсөн байна. Амен. Ямар гайхамшигтай. Солонгосын анхны ерөнхийлөгч, итгэгч ерөнхийлөгч байсан байна. Тэгээ энэ анхныхаа сүмдээ явдаг байсан байна. Тэгээд ийм гайхамшигтай одоо хүндлэл тэр анхныхаа өдөрштэй санан дурс хүндэлдэг байсан байна. За тэгээ Илиягийн тослогоо авснаас хойш гайхамшуудыг үлдсэн. Ирихөө хотод очисон чинь ус муутай учраас ямар ч нөгөө хөрсөн үржил шимгүй. Тэгээд хүмүүсийн амьдрал маш тийм дорой, өвчин зовлон ихтэй. Тэгээд Илиша очингуудаа яаваа ийхүү айлдж байна. Би усыг чинь цэвэршүүллээ. Одоо үүнээс болсон үхэл хагцал үржил шимгүй байдал дахин ирэхгүй гэснээр усан цэвэршиж өрөөгдсөн байна. Ямар гайхамшигтай. Бурхан булаг шанд усанд хүртэл, байгальд хүртэл хүрдэг. Тийм учраас бид өөрсдийнхөө нутгийг бид өрөөх хэрэгтэй. Үнэхээр зарим усан татраад ингээд өмнө байсан гол гарах заримдаа хатцсан байдаг. Тэгвэл бид нар очиод өрөө залбирах хэрэгтэй. Манай Эрдэнтийн нэг залуу нутгийнхаа тэр уулын амныг өрөөсөөр хагаад булаг урсдаг болцсон. Тийм тохиолдол байдаг. Энэ Солонгосын анхны сүмийн итгэгч нар тэр үед нөгөө 1900 онд нэг нефттэй хөлөө онгоцсон нөгөө осолдоод тэгээд нөгөө 90 хавар бөө нефт. Тэгээд тэр авийн загас нь үхээд нөгөө шувуу гэсэн чинь нефтэнд нөгөө болцсон шууч ингээд үхээд ингээд маш аимшигтай дүр зураг бий болсон байна. Тэгээ олон улсын шинжээчд очиод 30 жил одоо энэ нэг цэвэрлэнэ энэ нефтээс нэг гэж хэлжсэн байна. Харин сүмийнхээ очиод бүр өглөөс орой болтол ажилласараад 3 сар цэвэрлэл туссан байна. Бүр ингээд зураг тавьчихсан. Бас тэр музейд. Бүр ингээд байгаль хамгаалалт хүртэл итгэж нь оролцож байсан. Тэгээд нийгмээрээ итгэжтийг маш хүндэлж эхэлсэн гинэ. Эдгээр чинь ерөөсөө эрүүл ах уу, эрүүл энэ амьдрал байгаль хүртэл эдгээр чинь ингэж оролцож санаа тавьдсан юм байна штэ. Тэгээд тэр үед өмсөжсэн хүмүүсийн тэр хувцас тэр зураг хэрэглэлийг музейд тавьчихсан байна. Бид ингээд далайн хэргийн тэр нефтийг бид нар цэвэрлж исэн юм аа. Цаасан дуусгах цэвэрлдэг гинэ. Маш их цаасаа очиод тэгэл ерөөсөө нэг үрчлэн гэдэг нөгөө нефтийн цаас дуусгасаараад тэгээд тэр хог айдлаа одоо холоо ич шатаагаад ингээд цэвэрлж чадсан байна. Энэ сүм Гиннесийн номд бичигдсэн байна. Солонгосын анхны сүм гэдгээр Гиннесийн тийм одоо юутай гэрчлэгээтэй. Тэгээд Маочуд Израиль ханыг эсэргүүцээд одоо босоход нь Илиша очиж одоо тэр бүх шуудаагаар ус урсгаж ийж усын нөгөө Маочуд энэ одоо нөгөө хоорондоо дайтай цус нь урсж байгаа улаан гэж хараад очисон чинь байхгүй. Израиль зэргүүдэд цохогдоод тэгээ ялагдж ийсэн. Нэг эмэгтэй өрөнд ороод Илишад ирж ийсэн. Нөхөр маань иш үзүүлэгч байсан та мэдэн тэгээд нас орсноос хойш би одоо ингээд өрөнд ороод хүн нөгөө зээлдүүлэгч маань миний хүүг 2 хүүхдийг боол болгож аавна гинэ гингүүд Илиша чамд юу байна гэсэн. Гэрт нэг сав тосноос өөр юм байхгүй одоо бүр ингээд хоол ундгүй хоосч байгаа юу ч байхгүй. За тэгвэл айлуудаас сав гууж аваад тэгээд тэр тосоо ингээд хийгээрэй гэсэн. За тэгээд хүүхдтэйг нийлээд айлуудаас сав гуугаад тэгээ нөгөө тос хийсэн чинь нөгөө тос чинь үржээд ингээд маш олон сав дүүрсэн. Тэгээ одоо ийм болчлоо гэсэн чинь наад тосоо зараад өрөө төл гэсэн. За ингээд хүүхдүүдээ боол болгож алдахаас энэ юмтэй чөлөөлөгдсөн.
энэ эмэгтэй хүртэл Илиша санаа тавьсан. Тэгээд нэг эмэгтэй Илишад маш их үйлчлээ. Дээвэр дээр нөхөртөө ярьж байгаа. Дээвэр дээр нэг өөрөө одоо нөгөө тэр хаваар их явдаг байсан учраас орж хоол идээрэй гэд Бурхны хүнийг Илишаг өрдөг байсан байна. Тэгээд сүүлдээ нөхөртөө ярьж байгаа. Есүс энэ Бурхны хүн байнга ингэж явдаг юм байна. Одоо энэгээр явахтаа хамраг гэд дээвэр дээр нэг өрөө дахиж бариад тэгээд ормор тавиад ширээ тавиад тэгээд Бурхны хүн манайхаар энэгээр явахтаа манайхаар орж байгаарэ. Энэ таны өрөө. Бүр өрөө гаргаж өгсөн. Тэгээд тэрэнд нь Илиша баярлаад юу өсөх вэ? Би өөр чин талаар хаанд мэдүүлэхгүй ямар өсөлттэй байна гэсэн. Одоо онцгой боломж гарч ирсэн. Тэгээд зарцаараа асуулгаад хүүхдгүй гэдгийг мэдээд тэгээ нөгөө эмэгтэйд эрэгчид хүүхдтэй болно гэсэн. Тэгээ та бити намайг хуураач гэж хэлсэн ч гэсэн эрэгчид нь хүүхдтэй болоод дараа нь хүүхэд нь нас ороход Илиша амьлуулсан. Ингээд Бурхны хүн Илиша өөрөө ч Бурхны хүнийг хүндэлж ийсэн, өөрийн ч хүндэлж байгаа хүмүүст Илиша сайн сайныг хийчихэж ийсэн. Бурхан ерөөдөг, үйлчлэгч, зүр сэтгэлтэй нэг. Ингээд Гэлгалд ган гачиг болоход иш үзүүлэгчдэд зарцаараа хоол хийлгүүлсэн. Тэгтэл нэг нь нөгөө мэдгүй хордоо урганд авчиад гэрчээд хоол руу ицсэн чинь хортой. Тэгээ хор байна гэхэд нэг гурил аваад тэргээд тэгээ гурил хийхэд тогоон дотор хоолны хор наалга болсон. Тэгээ идсэн. Нэг хүн ургацын дээж 20 талх авчирхад 100 хүн тараас. Яаж энэ 100 хүнд хүрэх юм бэ гэсэн. Эзэн хүрнэ гэсэн тараа. Тэгээ бүр илүү хүрсэн. Хүмүүсийг хоолсон. Бурхан гайхамшиг бүтээсэн. Нөгөө Арамын яг энэ үед нөгөө Арамын цэргийн жанд нааман уян өвчтэй. Тэгээд тэр Израилаас олзсон нэг олзны Юдэ нэг охин наамангийн эхнэрт нь манай эзэн шомроонд очиод иш үзүүлэгчтэй уулзвал идгэрэндээ. Тэр охины ярианс болоод нааман очиод өөрхөн хаанд хэлсэн хаан загтал ицсэн загтлын Израиль хаанд авчихсан чинь Израиль хаан хувцаа ураад стаар яриа. Би ямар өхүүлдэг, амьлуулдаг, би ямар бурхан юм уу? Энэ одоо энэ үл итгэгч энэ одоо Арамын хаан над руу ингэж хүн явуулснараа намайг өдөж одоо баг дай хийх гээд байна. Бүр бухамдаа сандраад хоцонцоо ороод бөө юмсан. Илиша мэдээд над руу явчих гэсэн. Тэгээ очихт нь Эрдонд очиод 7 удаа болоход идэгнэ гэсэн. Тэгээ уурлаад юу нэг Эрдонд нэг жоохон голд очих гэж манад нутаг чинь том өрөн байгаа шүү дээ гэсэн чинь нэг зарцнаар нь үгүй танд өөр юм хэлсэн ч гэсэн хэцүү юм хийгэрэй гэсэн чинь та хийх байсан биш үү? Тэгээд боломжтой юм танд хэллээ шүү дээ. Ямарсан ингэ энэ хүн заавар танд өгсөн шүү дээ. Тэгээ очиод Йорданд 7 удаа ороод гараад босоод ороод гэсэн чинь юу ч итгэсэн. Ийм гайхамшиг болсон. Тэгээ тэр олзны охин болохоор маш ихтгэлтэй. Тэр олзлогдсон. Тэр Израиль одоо эмэгтэй тэр охиноос болоод наам итгэж байгаа. Гэтэл нөгөө хаан болохоор өөр дээр нь зориод ирсэн хааны өмнө би яахын одоо энэ ч өстой яахын би ямар бурхан ш бөөн сандч. Заавал тийм агуу хүмүүс итгэлтэй удирдагч нар чадaltaй биш. Зүгээр тэр олзны эрх мэдлгүй тэр охин хүртэл агуу итгэлтэй нэмээ. Бурхан итгэлд хариулдаг. Үнэхээр бурхан итгэлийг л төсдөг өөрт нь бүхэл тал дээр. Бүхэл салбарт өөрт нь итгэхээсээ л гэж хүсдэг. Бурхан бүх юм боломжтой гэж хэлээр. Амен. 1 2 3 Бурханд бүх юм боломжтой. Амен. Бидний итгэл ийм л агуу байх хэрэгтэй. Илиша иш үзүүлэгчтэй хамт мод бэлтжижсэн чинь нэг нэгээд байр барих хэрэгтэй байна нэмчгээд тэ мод үлчиж сүхөө завчижсэн чинь сүхний толгой ус руу ороод ингээ алах болсон. Тэгээ яана энэ хүний сүхээс шүү дээ. Өөрийнх бол одоо хамаарлага. Өөрх юм одоо хайж гээдүүлсэн ч яах. Одоо хүнд өртөө болчлоо одоо яаж одоо хүний имийг одоо тий хүн чи айгуул өөрийнхөө юм үнгэнд айгуул. Нэг сүх болоод өгчих юм бол айгуул нөгөө адилхан мөгөөд айгуул голоод миний юм ч өстой бараг л нөгөө аав ээж имэж өвлүүлсэн байрсан янз бүрийн хэлэхгүй айгуул санаа зовсон хүний. Тэгээд нэг тийм өчр шидээд хаана унгасан энэ хавьд гэсэн чинь Илиша өчр шидсэн чинь сүх нь хөвөө гараад ирсэн. Төмөр одоо сүх хөвөө гараад ирчихсэн усан дээр. Тэгээ ийм гайхамшиг үлдчихсэн Илиша. Тийм тэгээд тэр хүний одоо өр зээлэнд орохоос хамгаалж өөрийнхөө иш үзүүлж хамтрагч үнэхээр санаа тавьсан. Өр зээлтэй хэцүү шүү дээ. Хүний юм эвдээд алга болгочхоор ингээд
хүнтэй ингээд өртөн зээл тушаада яана гэж санаа зов. Бид хүний юмд анхааралтай гамтаах хэрэгтэй. Хүний байр төрөлж бол бид аль болохоор засаж сэлбээд будаад сэргээгээд ингээд яг өөр юм шиг хандах хэрэгтэй. Тэгэхэд Бурхан бидэнд өөр юмыг өгдөг. Амен. Бүгдээрээ босоод залбирцгаая. Үнэхээр Бурхан бидэнд санаа тавьдаг Бурхан. Бидэнд Бурхан анхаарал тавьдаг. Бүр жижиг зүйл дээр ч гэсэн. Өдөр тутмын тэр хоол хүнс, тэгээд тэр харилцаа, үйлчлэл, ажил бүх зүйл дээр Бурхан санаа тавьдаг. Тэр итэл шөнө орой унтж байгаад хүртэл анхаарал тавьдаг. Амен. Бурхан хайрладаг хүндээ нойрыг өгдөг. Тийм учраас бид өнгөрсөн шөнө унтсан бол Бурхан талархах хэрэгтэй. Энэ шөнө ч гэсэн Бурханаас олж сайхан амрах болно. Амен. Бурханаас болоод бидний өдөр тутмын амьдралд Бурханы тэр ерөөл бидэнд ирэх болно. Бурхан бидний өр зээлээс мэд чөлөөлөхийг хүсдэг. Бидний орлогыг нэмэгдүүлэхийг хүсдэг. Бидний хоол хүнс тэр тос бүр дуусаасаа гэж хүсдэг. Бүр араасаа ингээд бялхан байгаасаа ингээд өрөөгдөг, хангадаг байгаасаа гэж Бурхан хүсдэг. Тийм учраас Бурханаас бүгдээрээ гоё бидэнд өгсөн Бурханы өдөр төшдийг бид хүндлэе. Бид өөрсдөө хамтрагч наа хүндэлмээр байна. Бидэнд үйлчлдэг тэр хүнсийг ч гэсэн бид хүндэлж сурмаар байна. Үнэхээр агуу хүмүүс бол агуу хүмүүсээс л агуу үйлдэл гардаг. Тийм учраас бид үнэхээр агуу том зүрх сэтгэлтэй баймаар байна. Нэг жоох юмнаас болоод хэрэлддэг, маргалддаг, ууралдаг, хараа загнадаг хүмүүс баймааргүй. Уурлах бол амархан. Харин төвчж өнгөрүүлэх гэдэг чинь биднээс асар их төвчээ тэр хүндлэл шаарддаг байхгүй амин. Энэ бүхний Бурхан бидэнд өгөх болно. Бид даруй байж, бид үргэлжлэгчд байх юм бол Бурхан бидэнтэй хамт байх бол гарын үлсийн өн өрөөх бол бүтэмжтэй адилх бол. Тийм учраас Бурханы өрөөл хэрэгтэй. Бүгдээрээ Бурханаас одоо байгаас илүү 2 дахин хүч, мэрэгэн ухаан өгөөсэй гэж гоё. Бидний дагуулсан удирдагчтай өрөө. Тэдэндээ бид үйлчлэмээр байна, хамтармаар байна. Тэгээ улс оронд маань Бурхан гайхамшиг өвдөж энэ эдийн засгийн улс төрийн докторгүй байдлаас бидний гаргаас зөвхт удирдагчийг Бурхан өгөх болтугай. Зөвхт шударга нэгнийг Бурхан гаргаж ирэх болтугай. Амен. Бидний улс орны минь амьдрал үнэхээр тэр эвцэгцтэй, доктортой байж Бурханаар гол нь өрөөгдөх болтугай. Бүгдээр хамтдаа залбирцгаая. Халелуя Иесус. Биднийг өрөөх болтугай. Бидэнд бусдыг хүндлэх тэр агуу зүрхийг өгөөч эзэн минь ээ. Бусдыг ялварлахгүй байж эзэн минь ээ. Бусдын өмнө бид эзэн минь ээ тэднийг дээлэх өөрийгөө тэднээс илүү гэж үзэхгүй байхад туслаач. Бусдыг өөрсдөөсөө дорд гэж үздэггүй байлгаж өгөөч биднийг. Мөнхийн Бурхан би танаас үнэхээр залбирanгуйж байна эзэн Бурхан аава. Аава бид бусдыг ялгарлах ёсгүй. Аава бид заримын хүндэлт сонсоод заримтай бид үл тоож хавцах ёсгүй эзэн. Энэ бол бидний зүрх сэтгэл ямар тийм бохор байгааг харуулж байгаа эзэн минь. Бидэнд тэр зөвхт зүрх сэтгэл байх болтугай. Цэвэр зүрхийг бүтээгээч. Бурхан аава тэр зөв сүнсийг бүтээгээч. Бидний бурханлагаар өсгөөч. Бидний бурханлагаар төлөвшүүлээч гэж танаас гуйж байна. Бидний амьдрал Бурхан та гайхамшигудаа аава үлдээч эзэн минь. Бидний өр зээлийг цагт нь төлдөг болгож өгөөч. Бусдын юмд ариг гамтай байдаг болгож өгөөч. Бид бусдын амьдралд нь санаа тавьдаг болгож өгөөч эзэн Бурхан аава. Бурхан аава хин нэгэн зовж зүдэрч гачигтайгаа нэгэнд бидний бас анхаарал тавьдаг болгож өгөөрэй. Анхааран сонсдог болгож өгөөрэй эзэн Бурхан аава. Иесус бидний улс оронд эзэн таны эмх цэгц хэрэгтэй байна Бурхан аава. Таны өрөөл хамгаалалт хэрэгтэй байна. Ийм нэгдэл хэрэгтэй байна. Мэрэгэн ухаан хэрэгтэй. Та зөв шудраг өдөртөгчнийг босгож өгөөч эзэн минь. Бурханлаг ард түмний хаан төлөө өгсөн зүрх сэтгэлтэй тэр хүчрэх өдөртөгчийг бидэнд бэлэг болгон. Та нэг үсэл болгон, өрөөл болгон илгээх болтугай. Босгох болтугай эзэн минь. Бидний итгэж хүн бүрийг таны өмнө зөв шудраг болгож өгөөрэй. Иесусийн нэрээр энэ бүгдийг залбирanгуйна. Амен. Бүгдээрээ эзний магтъя. Түүний хийсэн бүхэн талархай. Хамт байгаад талархай. Түүний нэрийг маа Есүс
Jesus агуу эзний нэрийг би Эзэн таны бидний төлөө хийсэн бүхэнд баярлалаа. Өдөр тутмын амьдралд нь бидэнтэй хамт байж, та бидний хүүгээ гэж хайрлан, охиноо гэж хайрлан халамжилдагт баярлалаа. Илүүгээр таны тэр хайр дотор, нэгүсэл дотор амьдруулаарай. Илүү сүнслэг хараа өгөөч эзэн минь. Өглөөд тантай уулзаж, таны бидний амьдралд хийхийг хүсэж байгаа, бидний хийгээсэй гэж хүсэж байгаа таны бидний хүсэл дотор алхуулаач. Бурхан өглөө бүр бидэнд зөвлөгөө, заавар, чиглүүлэг өгөөч Аава. Бид өөрсдөө хүчээр хийвэл ядрах болно, бид цөхрөх болно харин. Аава харин тантай зөв залбирлын тэр төвшөнд гаргаж өгөөч эзэн минь. Бид залбирлыг ачаа гэж бодох ёсгүй. Бид таны үгийг уншихаас төгшөө ёсгүй эзэн минь. Бид залхуурах ёсгүй эзэн минь. Харин таны үгээс таны хайр хамгаалтын мэдэрмээр байна Аава. Хуучин гэрээ, шин гэрээн дээр та өөрөө ард түмний өөрийнхөө хүмүүсийг яаж анхаад тэднийг өр зээлээс нь чөлөөлж тэдний дайснаас нь хамгаалan ялтыг өгснийг бидэнд та сануулаач эзэн Аава. Өнөөдөр ч гэсэн бидний өдөртний харилцааг та ерөө зүртлийн маань өдрөөс өдөрт эдгэж өгөөрэй. Хүчрхэг болгож өгөөрэй. Сүнслэг болгож өгөөрэй гэж Есүсийн нэрээр танаасаа залбирanгуйлаа. Амен. Амен. Бидний өдөр тутмын харилцаа, ажил үйлс маань, үйлчлэл маань Бурханы хүчрэг мотраар өрөөгдөх болтугай. Тэгээ Илиша бол бидний шиг жирийн хүмүүс байсан шүү. Зөвхт хүмүүсийн залбирал биелэх хүчтэй. Та бүгдийн залбирал Бурхан өнөөдөр хариулах болтугай. Баярлалаа.